Өнөөдрийн чимээгүй цагийн сэдэв санхүүгийн бүрэн бүтэн байдал. Библийн ишлэл нь Луг 16-гийн 10-аас 11. Хэн маш бага юмд итгэмжтэй байна, тэр нь их юмд ч мөн итгэмжтэй байдаг. Иймээс хэрв та нар шударга бусын эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нар жинхэнэ баялагийг даатгах билээ? За хамтаа залбирая. Аваа тэгэд би таны үгнээс суралцахаар ирлээ. Өөрийнхөө үгээр бидэнтэй ярьж, таны үг бидний үнэхээр өөрчлөн шинжлэх болтугай гэж залбирч байна. Амен. Та санхүү мөнгөндөө шударга зөв ханддаггүй. Материаллык зүйл хийгээд өвөнд хэрхэн хандах талаар Есүс юунаас илүүтэй олон ярьжээ. Яагаад? Учир нь материаллык зүйлтэй хэрхэн харьцах нь Бурханд хэр их итгэдгийн маань илрэл болдог юм аа. Бидний амьдралд мөнгө, хоол хүнс, ус, хувцас гэх мэт зүйлс хэрэгтэй болдог. Бурхан өөрийг нь хаан эрлэхийж буй хүмүүсийг хэрэгцээтэй бүх зүйлээр нь хангахаа амласан. Хүмүүс материаллык зүйл ихтэй байх тусмаа илүү аз жаргалтай болно гэж итгэдэг. Гэхдээ бодит байдал бол ийм бишээ. Америкчууд бидэнд түүхэнд их бүх үндэснээс илүү их эд баялаг байдаг боловч бид аз жаргалтай үндэстэн болж чадаагүй л байна. Хичнээн дасгалжуулагч санхүүгийн асуудлаас болж ажилгүй болж хичнээн сургуульд эсэлтийн журам зөрчсөн гих шалтгаанаар сануулга авсан байна. Бурхан хүүхдүүдэд шодрог бос байхад дурггүй. Бид татварын тайлангаа худлаа гаргаж өөрт хамааралгүй зүйлийг аван хувийн ашиг сонирхлын үүднээс сургууль байгууллагадаа худлаа мөнгөний нэхэмжлэг бичиж эсвэл авилга авч сургуульдаа шинэ оюутан эсвүүлэх үедээ занган дундаг. Энэ болгонд бид Бурханд хандан та бидний хэрэгцээг хангаж чадахгүй гэж хэлж буйтай адил юм аа. Искариотын Юдас хэрэглээний мөнгөний уудыг хариуцаж байжээ. Библиэд түүний мөнгөтэй харьцах сэтэл үйлдэлийг нь дурдсан байдаг. Яагаад энэ тосыг 300 динараар зарж ядууст өгсөнгүй вэ гэдэг. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус. Харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүйдийг барьж дотор нь хийснийг авчгадаг талаар Иохан 12-ийн 5-6 дээр хэлсэн байна. Төсөв санхүү мөнгөө хэрхэн зохицуулах нь Бурханд итгэх итгэлийн тань илрэл болдгийг санаарай. За Библийн ишлэл Матай 6-гийн 25-аас. Иймд би танарт хэлье. Юу идэж, юу уух билээ гэж амийнхаа төлөө санаа бүүзав. Мөн юу өмсөх билээ гэж биеийнхээ төлөө санаа бүүзав. Амийн хоолноос, биеийн хувцснаас илүү эрхэм босуу. Тэнгэрийн шувуудыг хараач, тэд тариа тарьж хурааж, саравчанд хадгалдаггүйч, Тэнгэрлэг эцэг чинь тэднийг тэжээдэг юм. Та нар тэднээс үлэмж илүү үн цэнтэй биш үү? Та нараас хэн ч санаа зовсноороо нас биеэ ганц мөчөөр нэмж чадахгүй. Та нар юунд хувцас хунаас санаа зовно вэ? Талын сараа нь хэрхэн ургаж буйг ажиглаач. Тэд зүдэж зүтгэдэггүй, ээрмэлж хийдэггүй. Гэвч би танарт хэлье, Соломон хаан ч сүр жавхланда эдний нэгтэйнч дүүцхээр хувцасдаж байгаагүй юм аа. Өнөөдөр амьд байгаад маргааш 100-нд хаягдах хээрийн өвсийг Бурхан ийхүү гойдог бол тэгэх тусмаа тэр та нарыг илүү хувцлахгүй гэж юу өчүүхэн итгэлтнүүдээ. Тиймээс юу идэх билээ, юу уух билээ, эсвэл юу өмсөх билээ гэж санаа бүүзав. Харийнхан энэ бүх зүйлийг чармайн хайдаг билээ. Харин Тэнгэрлэг эцэг чинь та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм аа. Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвхт байдлыг хайхтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно. Амен. Эзний үг та бүхэндээ өргөжлүүлэн ярих болтугай. Бурхан ивэг.